Тэгвэл Монголын мэдээ сурвалжлах баг үндэсний лавлгаа лабораториос мэдээллийг шууд дамжуулан үзүүлж байна. За тэгэхээр энд Чимбүрэн гишүүн бол үндэсний лавлгаа лабораторид ажиллаж байгаа. За тэгэхээр энэхэд Чимбүрэн эмчийн хувьд бол өнгөрсөн жил бол энэ үүнтэй ирж одоо лабораторийн үйл ажиллагааг танилцсан. Тэгэхээр энэ жилийн хувьд бол ямар одоо үйл ажиллагаа одоо нэмэгдсэн болон ямар үйл ажиллагаатай байгаа талаар Чимбүрэн эмчээс тодруулъя. За баярлалаа. Тэгэхээр өнгөрсөн парламентын үед бол одоо төр хороо байгуулад эмийн одоо үний өсөлтийн учир шалтгааныг судлах төр хороо нэлээдгүй ажил хийсний гол одоо цөм хэсэг нь Монгол улсын эмийн чанарыг шалгадаг үндэсний лавлгаа лабораторийн нөхцөл байдал ямар байгааг танилцуулж байсан. За мөн одоо өнөөдөр дэвшснүү, дээрцснүүд орцсноо гэдгийг бас үзье гэж одоо зориуд энд хүрэлцэн ирлээ. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хэд хэдэн тоног төхөөрөмжүүдийг бас ажилтныг өгсөн байна. Бас нэг дэвшил байна. За мөн одоо байр савыг шинжлэх зорилготой зургийн ажлууд эхэлж байгаа юм байна. Харин зүгээр харамсалтай нэг хараа ийм үнэтэй атомын уусалтын шингээлтийг одоо үздэг эмийн одоо чанар шалгадаг ийм чухал аппарат төсвийн мөнгөөр худалдаж авч одоо хүртэл ажилд орж чадаагүй л байж байна. Тэгвэл дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас авсан аппаратууд нь ажиллаад байдаг. Монголын төсвийн мөнгөөр авсан аппаратууд нь ажиллахгүй байна гэдэг бол үнэхээр харамсалтай байна. За дээрээс нь нэг чухал зүйл бол бид хүнс ийм шалгадаг лавлгаа лаборатори яагаад нэг дээвэр дор байж болохгүй байгаа юм бэ? Яагаад бид ийм үрлэгэн ийм систем ажиллаад байгаа юм бэ? Жишээлбэл яг одоо хүний одоо амаар орж байгаа хүнсний бүтээгдэхүүн, эмийн бүтээгдэхүүн хоёрыг шалгадаг лабораториудын тоног төхөөрөмжөнд асар хижил төстэй. Бараг худалчинд бол бараг 90% адилхан нэг тоног төхөөрөмжөөр шалгадаг. За тэгтэл тэр дотор ордог одоо уралжуудаа худалдаа авахын тулд тусдаа зарладаг, тусдаа өөр үнээр авдаг, дэндүү өртөг өндөртөө байлгах ийм одоо үрлэгэн тогтолцоосоо бид гарах нь их чухал байна. Тийм учраас бид энэ бодлогын том шинжилт хийх энэ гарцыг бид одоо 10 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн эмийн хуулиараа оруулаад өгсөн. Тэгээд одоо лавлгаа шатлалын лабораторийн төсөв нь 1.2 тэрбум хэрэгтэй гэхэд 220 сая төгрөг болоо л ингээл баталсан эврээл байж байгаа нь бидний одоо зах зээл дээр байгаа эмээ шалгах энэ том шалгадаг лабораторийнхаа үйл ажиллагааг зориуд ингэж унтаа байдалд оруулах нь хэн ашигтай байгаа юм бэ л гэдэг ийм асуулт дахиад би асуумаар. Тэгэхээр ихэд энэ хариуцлагыг яг хэн хүлээх вэ? Энэ одоо хамгийн том аппарат маань ажиллахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энийг одоо яг энэ аппаратны одоо үйл ажиллагаа ерөөсөө явагдахгүйгээр дараагийнхаа лабораторид ороод яваад байгаа гэсэн үг үү? Тэгэхээр энэ хамгийн үнэтэй чухал аппарат нь ингээд ажиллахгүй байна гэдэг бол үнэхээр харамсалтай байна шүү дээ. Одоо тендерийн буцаад энэ чинь хариуцлага хүлээх ёстой. Энэ бол одоо засгийн газар буюу эрүүл мэндийн яам өөрөө л энийг хариуцах ёстой. Би одоо сайдаас нь асуулт тавина. Тэгээд тэр нь хариулт нь юу гэж хэлэх юм? Аль болох хурдан чанартай сайн аппаратуудаа оруулаад иргэдэд өгж байгаа эмээ чанартай байлгах тал дээр анхаарал тавиул явна шүү дээ. Тэгэхээр таны хувьд бол өнөөдрийн хувьд бол өнгөрсөн жилийн үйл ажиллагаа юм байсан. За одоо бол ямар үйл ажиллагаан дээр алдаа байна? Ямар үйл ажиллагаан дээр одоо шинжилэл гарсан байна гэж үзсэн тийм ээ. За тэгвэл одоо таны өнөөдрийн ирсэн шалтгааны хувьд бол 2026 оны төсвийг ярих гэж та ирсэн гэсэн тийм. Тэр талаар. Тэгэхээр эмийн одоо лавлгаа лабораторийн төсөв маань яаж байна? Одоо сайжирч гэнэ үү? Ажиллагчид нь одоо сэтгэл хангалуун байна уу? Шинэ тоног төхөөрөмжүүд нь яаж ажиллаж байгаа гэдгийг үзэж ирлээ л дээ. Тэгээд бол үнэхээр сэтгэлд бас хүрэхгүй байна. Тэгэл одоо бид нэг юм яриад л байдаг. Ард иргэд та нар төр хороо хийчихэд ямар үр дүн гарсан ингээл асуугаал байдаг. Тэгээд бид ч одоо араас нь ингэ шалахгүй л бол энэ чинь юм ерөөсөө сайжрахгүй маа. Тийм учраас бид одоо энэ дээр ахаад л одоо ярихаас урахгүй болж байна тийм ээ. Тэгэхээр энэ нийт Монгол улсад одоо хэрэглэж байгаа эмийн бүтээгдэхүүний чанарыг шалгах хүлээлт нь жишээлбэл одоо 90-120 хоног байна. Ашгүй ямар ч гэсэн нэг 180 хоног байсныг нэг 90 хоног руу татсан байна, сайн байна, дэвшил байна. Энийг өшөө бууруулах боломжтой. Хуулийн залтандаа бид бас зарим өндөр хөгжилтэй орны эмийг заавал одоо шалгаад авахгүйгээр Монгол улсад хэрэглэх боломжийг хуулиндаа залт гаргаад өгсөн шүү дээ. Тэр энэ төр одоо ашиглах хэрэгтэй байна. Энэ талаар төр хорооны одоо тавьсан тогтоолын дагуу тайланг энэ хаврын чуулганаар бид одоо ямар ч гэсэн засгийн газраас авнаа. Тэгэхээр та бүхнийг бас энд анхааралтай сонсоорой гэж хэлье. Үзэгчдээ Монголын мэдээ сурвалжлах баг үндэсний лавлгаа лабораториос мэдээллийг шууд дамжуулан үзүүллээ.